Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд. Сайн мэцхан өрхөм үзэгчтэй Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 3 дугаар хуралдаанаар Дархан сумын засаг даргын 2013-аас 2016 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг хилцэн баталсан. За энэ хугацаанд Дархан сумын засаг дарга үндсэн 7 бодлогын хүрээнд 43 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Нийгэм хөдөө аж ахуй, дэд бүтэц хот байгуулалт, санхүү эдийн засаг, соёл боловсрол, батлан хамгаалах, гэмтгэрэг гамшигаас урьдчилан сэргийлэх зэрэг бодлогуудын хүрээнд энэ онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудаас үзэгч та бүхэндээ бид цуурлаар хүргэнэ. Дархан сумын засаг даргын тамгын газар үзүүлж байна. Энэ бол Дархан сумын засаг дарга 2013-аас 2016 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн зорилт 19-т инженерийн шугам сүлжээг засварлан шинжилэхээр тусагдсан байгаа бол харин зорилт 25-д иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Зорилт 27-д хог хаягдлын менежментийг сайжруулж цэвэр аюулгүй хот болохоор тусгагдсан байна. Дээрх зорилтуудын биелэлт хэр байгааг өнгөрсөн онд болон энэ онд Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудаас харж болох юм аа. Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 4-р тогтоолын 2 дугаар хавсралтаар 2014 онд сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 19 ажлыг баталсан. Иргэдийн эренблэн өгсөн ажлууд цаасан дээр үлдсэн үү, хөрсөн дээр буусан уу гэдгийг одоо хамтдаа харцгаая. Тэгэхээр энэ жил Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд дотор гэр хороол бол орон сууцны хорооллын доторх зам засварын ажил багтсан байгаа. Яг одоо бид Дархан сумын 5 дугаар багийн нутгийг дэвсгэр 23 дугаар байрны өмнө ирээд байна. Та бидний харж байгаа энэ автомашины зогсоолын ажил болон энэ замыг өргөсгөх ажил энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн байгаа. Энэ замаар явхад их төвөгтэй байсан. Тэр хэсгээр хагарахаа энэ зогсоол байхгүй. Дандаа энэ хүүхдийн тоглоомын талбаар орж ингэж тоглоомын талбай байсан. Одоо ингээд хоёр талд нь тоглоомын талбайг байгуулсан. Тэгээд айгүй сайхан өргөн болгоод одоо машин орой ирээд машин тавих гэхээр зогсоол олдохгүй. Заавал ийшээ гарч өөр газар тавих асуудал гардаг байсан. Одоо бол тийм асуудал бол үнэхээр арилсан. Баяртай байна. Харин энэ бол 10 дугаар багийн 5-ын 4-р байрны өмнөх зам юм. Мөн л орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засагдсан ажлын үр дүнг харуулах үүднээс архив сөхөө. Тараф нь бөглөрсөн энэ худаг руугаа ус нэрэхгүйгээс болоод одоо борооны ус бол ерөөсө хоригдлогчтой. Ерөөсө энэ бол сүүлийн 3 жилд автагдж байгаа манайд хамгийн өндөртэй байгаа ажил энэ байна. Жаваа сайхан бордоор тавиад ингээд машин гарахаа байсан. Энэ зам чинь сайхан яам зэмтэр сайхан зассан байна дээ. Сайхан бас ярих юм байх тий. Үүнээс гадна гэр хорооллын доторх зарим замыг ч засварлан сайжруулсан. 3 дугаар баг Угалзын 1-ийн 5 дугаар гудамж, 7 дугаар баг Майхантын 1-р багийн шорон замыг засжээ. Гэр болон орон сууцны хороол доторх зам засварын ажил гүйцэтгэгч Oil Road компани төсөвт өртөг 182.4 сая төгрөг. Энэ жил Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудад зарим орон сууцны хороололт хийгдэх автомашины зогсоолын ажил багтаж байгаамаа. Тухайлбал Дархан сумын 16 дугаар багийн 4, 5, 6 дугаар байрны урд 555 м2 талбай бүхий 3 зогсоолыг Бор Божуу компани гүйцэтгсэн. 30.3 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийгдсэн энэ зогсоолоос гадна Цэнгидэг хүрээлэнгийн гаднаж 568 м2 авто зогсоол хийгдсэн юм а.
сумын хөгжлийг өдрөөс өдөрт сөндөрлөн босч байгаа өндөр барилгууд бүхий орон сууцны хорооллын өнгө төрх илтгэхээс гадна гэр хорооллын хөгжилч бас тодорхойлно. Сумын нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг гэр хорооллын иргэдээс хамгийн их гардаг саналуудын нэг нь гудамж талбайн гэрэлтүүлэг юм. Аймаг сумын хөрөнгө оруулалтаар энэ онд 2 болон 3 малчин багуудын нутаг дэвсгэр дээр гудамжны гэрэлтүүлэг хийх ажлыг бол гүйцэтгэсэн байгаа. Энэ ажлыг бол 235.6 сая төгрөгөөр Novel Network компани бол хийсэн байгаа. 2-3 дугаар багийн нутаг дэвсгэр тавьсан гэрэлтүүлгийн хувьд бол урдны айдлах одоо гудамжны цуваа гэрэлтүүлгийг тавьсан бол малчин багийн хувьд бол 6 толгойтой өндрийн гэрэлтүүлгийг бол тавьсан байгаа нь Дархан сумдаа анхдагч буюу энэ ажлын одоо онцлог нь болж байгаамаа. Өнгөрсөн онд гудамж талбайд үлдэгдсэн тэр дундаа гэр хороололд үлдэгдсэн гэмтэргийн тоо 112 байсныг цагдаагийн газрын судалгаа бүртгэлээс харж болно. Харин гэрэлтүүлэг нэмэгдснээр гэмт хэргийн гаралт буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж иргэд үздэг юм а. Дархан сум 1-р багт цуваа 5, 6, 7, 8 дугаар багуудад 29 өндрийн гэрэлтүүлэг хийнэ. Гэр хорооллын хөгжлийг дэмжих бодлого чиглэлийн хүрээнд бас нэг хийгдсэн ажил бол хүүхэд багчуудын тоглох талбай, хөгшөд буурлуудын нарлах сүйдрөвчийг барьж байгуулсан явдал юм а. Стандарт саксны шийд, чирэгжүүлэлтийн төхөөрөмж, гулсуур, савлуур гээд жишг хүүхдийн тоглоомын талбайг энэ жилийн сумын орон нутгийн хөгжлийн сангийн 356 сая төгрөгөөр хаш цамхаг компани гүйцэтгэсэн юм а. Гулсуур дээр тоглох гоё юм уу? Аяа. Өдөр болгон та нар энд тоглодог уу? Тийм. Өмнө нь та нар энд тоглоом байхгүй хахад хаана тоглодог байсан? Сумдэр. Өнөөдөр тэд ч мөн орон сууцны хорооллын хүүхдүүдтэй адилхан тоглоомын талбайдаа тоглож наадах ийм боломжтой болсон байна. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ жил гэр хороололт шинээр нэмж 3 яг ийм хүүхдийн тоглоомын талбай байгуулагдаж байгаамаа. За Дархан сумын засаг даргын хамгийн газрын зүгээс гэр хорооллын багуудад хүүхдийн тоглоомын талбайг байгуулах ажлыг бол 2013 оноос л эхлүүлэн ажиллаж байгаа. Энэ ажлын үргэлжлэл болгоод 2014 онд болохоор тосхны 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэр дээр бол хүүхдийн тоглоомын талбайг байгуулах ажлууд маань хэрэгжээд явж байна. Энэ онд орон сууцны хороол дотор 5, 9, 14 дугаар багийн нутаг дэвсгэртээс нийт тоглоомын талбай байгуулах ажлууд л явж байна. Нийтдээ 6 тоглоомын талбайг 356 сая төгрөгөөр хаш цамхаг компани маань болохоор гүйцэтгэж байна. 2013 он Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 7, 9, 12, 14, 16 өргөө багуудад 6 тоглоомын талбай байгуулсан. Яг ийм хүүхдийн тоглоомын талбай жишг хороол 2 төслийн хүрээнд Дархан сумын 4 болон өргөө багуудад ч мөн байгуулагдаж байна. Хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэг зэрэг ажлуудтайгаа уялдан хийгдэж байгаа энэ ажилд Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангаас 400 сая төгрөг зарцуулж байгаамаа. Дархан сумын засаг даргын тамгын газар үзүүлж байна. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах үүднээс нийтийн бие засах газрыг ч мөн энэ онд байгуулжээ. Дархан сумын 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт суурин бие засах газрыг байгуулсан бол төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна 2 ширхэг зөөврийн бие засах газрыг байрлуулж өнгөрсөн наадмаас эхлэн иргэдэд үйлчилж эхэлсэн юм а. Нийтийн бие засах газар төсөвт өртөг 114.4 сая төгрөг гүйцэтгэгч New Эрхэм компани Алдаа тал гэж харж байна. Бид нар ч одоо хаана бийцгаа мэдэхгүй. Тэгээл болон тухай бараад байдаг гэсэн улсаас сайхан хийсэн байна тийм бас болсон байна. Хогийн савнуу сайхан тавьсан байна. Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөөврийн хогийн сав нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа анх удаа олон нийтийн оролцоотой бараа ажил үйлчилгээ худалдан авах журмаар шалгаруулжээ. Иргэдийн 2 бүлэг үнийн саналаа ирүүлснээс амжилт бүлэг шалгарч 15.3 сая төгрөгөөр 240 литрийн багтаамжтай 100 ширхэг зөөврийн хогийн сав нийлүүлсэнийг ажлын хэсэг хүлээн авч нийтийн аж ахуй үйлчилгээний газрын зам талбайн үйлчлэгч нарт хүлээлт өгсөн юм а. Түүнчлэн 109.6 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий зээл 130 маркийн 5 ачааны машиныг хог тээвэрлэлтэнд ашиглах зориулалтаар SMGT компани нийлүүлэх тендер авсан юм а. Гэр хорооллын багуудаас сард 10,000 гаруй метр куб хог хаягдл гардаг. Тэгвэл хүн ам өрхийн тоогоор хамгийн их гэр хорооллын 5 багт эдгээр машинуудыг хуваарлан өгснөөр гэр хорооллын багуудын хог тээвэрлэлтийн асуудалд гардаг хүндрэл багасах эерэг талтай юм а. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд.
Энэ бол Дархан сумын 2-3 дугаар багийн нутаг дэвсгэрдэх автомашины болоод явган хүний гүүр юм. Хизээ мүдгүй нурж Эрдэнэт хүний амнаас эрүүл мэнд хохироход ойрхон харагдаж байна. Иргэдэн ч энэ тухайн асуудлыг тавьж багийн иргэдийн нийтийн хуралдаа оруулжээ. 8 метрийн өргөнтэй 2 урсгалтай машин замтай, явган хүний замтай тийм гүүр хийгдэх юм байна. Харин одоо иргэдийн саналаар эвдэрхий гүүрийг нь ийм болгон засаж шинжилээд байна. Дархан сумын 2-3 дугаар баг автомашины 5 явган хүний 3 гүүрний засвар шинжиллийн ажил төсөв төртөг 102.3 сая төгрөг гүйцэтгэгч Мичид Марал компани. Дархан сумын засаг даргын тамгын газар үзүүлж байна. Энэ жил Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа бас нэг ажил бол орон сууцны зарим нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын гаднах фасадны ажил байгаа. Тэгэхээр энэ ажлыг бол Дархан хүлэг компанийн гүйцэтгэж байгаамаа. Дархан хүлэг компани инженертэй үзэг штаб бүхнийгээ уулзуулж байна. Тэгэхээр Дархан сумын хэд хэдгээр байрны гадна фасадны засварын ажил хийгдэж байгаа лээ. Дархан сумын микрийн 11, 12, тэгээд 21-р хорооллын 17, 22, 1-ийн А, Б, 23 гэсэн 20 блокт засвар ажиллагаа. Тэгээ манайх одоо хамгийн сүүлийн байр 23 дээр ирсэн засвар өнөөдрөөс эхлэн явж байгаа. Тэгээ ажлын гүйцэтгэлийн хувьд гэх юм бол манайх бол 80% олгүй хийж байгаа л гэж бодож байгаа. Одоо гэрийн тусагчнаар бол ажлаа хизээ хүлээлгэж өгөхөр байгаа. 10 сарын 5-нд хамгийн сүүлийн хугацаа. Дархан хүлэг компанийн өмнө нь мөн одоо 16 давхар болон 9 давхрын гаднах фасадын ажлыг гүйцэтгэсэн. Харин энэ удаад нийтийн эзэмшлийн 5 давхар байруудын гаднах өнгийг сэргээн засварлаж байна. Нийтийн эзэмшлийн орон сууцны байруудыг гаднаас нь гоё харагдуулахад гол анхаарлаа төвлөрүүллээ гэж зарим иргэн шүүмжилдэг. Гэхдээ энэ өрөөсгөл ойлгоход хэдий батлах жишээг орон сууцны байрнуудын зойрын давхрын инженерийн шугам хоолойн засвар шинжилгээний ажил харуулна. 2013 он Дархан сумын 15 байрны 45 блокийн инженерийн шугам сүлжээг засаж шинжилсэн. 2014 он Дархан сумын хэмжээнд 17 байрны 35 блокийн зойрын давхрын инженерийн шугам хоолойг мөнх од цацрал болоод өсөх хөрөм компаниуд гүйцэтгэж эхнээсээ улсын комист хүлээлт өгöd байна. Иргэдийг бухимдуулдаг олон асуудлыг эхнээс нь шийдсээр байна. Энэ ажлыг болохоор мөнх од цацрал болон өсөх хурам гэсэн хоёр байгууллага бол гүйцэтгэж байгаагаас өнөөдөр 9 сарын 16-ны өдрийн байдлаар мөнх од цацрал компани маань 8 байрны инженерийн шугам шүлжээний засварын ажлыг улсын комист хүлээлт өгөөд өнөөдөр бол комиссны ажиллаад явж байна. Дархан сумын засаг даргын тамгын газар үзүүлж байна. Хоёрын 14-өөс 15 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 1-р сургуулийн 4 ангийг засаж тогтчуулан цэцэрлэгийн 4 бүлгийг шинээрнээснээр Дархан сумын 6-7 дугаар багийн 100 гад хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон юм а. Хүүхдүүдэд өглөөдөн цэцэрлэгтээ өгчөөд ажил төрлөө хийж одоо оройд нь авч ийн гэдэг чинь эцэг эхчүүдэд ажил их боломжийг нь олгож байгаа. Бидэд одоо сэтгэл хангалуун байна. 3 дугаар цэцэрлэгийн шинээр нэгдсэн салбар бүлгийн засварыг 46.9 сая төгрөгөөр Зориг конструктор компани, тогтчлтыг 31.2 сая төгрөгөөр Арлын ам компаниуд тус хийж гүйцэтгэж байна. Өнөөдөр одоо яг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэг барихад дунджаар 1 тэрбум төгрөг хөрөнгө зарцуулж байгаа. За тэгэхээр 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх цэцэрлэгийг бид нар 86 сая төгрөгөөр сургууль цэцэрлэгийн зохицолбор байдлаар одоо шийдэж өнөөдөр ашиглалтанд оруулж байна гэсэн. 2015 онд бол гэр хорооллын дүүргүүд дээр гэр цэцэрлэг байгуулах, за мөн одоо гэр хорооллын цэцэрлэгүүдийг өргөх ийм ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Дархан сумын төрийн болон хувийн өмчийн 30 цэцэрлэгт 5200 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ нийт цэцэрлэгийн насны хүүхдийн 81.1% нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна гэсэн үг юм. За энэ үзүүлэлтийг 2016 он гэхэд 100% хүргэхээр аймаг орон нутгийн удирдлагууд зорилт тавин ажиллаж байгаа юм а.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн хүсэлтээр энэ онд хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, гарсан алдаа дутагдал, ололт амжилт гээд олон зүйлийн талаар иргэд аймаг сумын удирдлагуудад өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Мөн эх 2015 онд өөрийн харьяа баг хороондоо ямар бүтээн байгуулалт хийлгэх талаар ч саналаа өглөө. Дархан хот байгуулагдсны 53 жилийн ойн өдрийг ухтан аймаг сумын засаг дарга нар өөрсдийн үйл ажиллагааныхаа хэрэгжилтийг иргэдтэй тайлгансан. Анхудаа зохион байгуулагдсан энэ ажилд нийтдээ 9,000 гаруй иргэд хамрагдсан юм а. Байруудын орцны хаалгыг кодтой болгох тухай энэ гурваар одоо саналаа өгчгээд явж байна. Би өргөө багийн гишүүн л дээ. Тэгээ манай багт бол гадаа фасадны ажлыг хийж байгаа. Хүүхдийн тоглоомыг тогтчуулах гээд ийм олон сайхан ажлууд хийж байна. Уган дархны малчин багийн хүн байгаа. Тэгээд газрын асуудал жаахан хэцүү. Явган хүний зам байна. Тэгээд тэр урдлын төв замын байр нэг юм бэ 17 дугаар байрны засварууд гадна талын засварууд гэх мэтийн энэ ажлууд бол сайн хийж байна гэж бодож байна. Цэвэрлэгцээр дамжуулж нийт дарханчуудад энэ орой мэндийг хүргэе. За 2014 он дарханчууд дархан сумын хэмжээнд бол бүтээлч ажлууд өрнөсөн ийм сайхан он болж өнгөрлөө. Дархан сумын иргэдийн хурлаар засаг дарга түүний хамгийн газарт чиг үүрэг хөрөнгөнд баталж өгсөн. За энэ ажлын дагуу бид нар нийтдээ 19 ажлыг 2.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн байж байгаа. За энэ ажлуудаас бол улс орны эдийн засгийн байдалтай холбогдуулж тодтгол хийсний улмаас бол 18 ажлыг гүйцэтгэхээр болсон. За энэ 18 ажил бол бүрэн эхлүүлж өнөөдрийн байдлаар бол нийт ажил манаас 90 орчим удаа явж байна. Үзэгч та бүхэндээ Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудаас үзүүллээ. Иргэн бүрт өөрийн оршин суудаг баг хороондоо ямар бүтээн байгуулалт хийлгэх талаарх саналаа өгөх эрх нь бий. Таны саналд үндэслэн татвар төлөгч та бидний мөнгө хаана ямар бүтээн байгуулалтанд зарцуулагдах нь тодорхойлогддог учиртай ирээдүйн шиг хоттой эзэн байж илүү ихийг хийж бүтээцгээе.